Улсын хурал дахь Монгол Ардын намын бүлэг хүн намын зөвлөл хуваарийн дагуу өнөөдөр хуралдлаа. Харин арчилсан намын бүлэг дотоод сонгуультай гэх шалтгаанаар хуралдсангүй. За гэхдээ эх 7 хоногоос яг ажиллаа хийнэ гэж бүлгийн даргатаа илэрхийлсэн. Эрх баригч намын 68 гишүүн 100% эрсдээгээр хуралдаж чадсангүй. Хэдийгээр Монгол Ардын намын гишүүд тодорхой асуудлууд дээр байр суурь зөрүүтэй байж болно. За энэ нь бол одоо хагарал хуваагдал биш гэж бүлгийн дарга Батчаргал мэдгдсэн хэдий ч энэ 7 хоногт ч мөн улсын хурлын чуулганы эрс бүрдэхгүйгээс хуралдаж чадахгүй байж болцсошгүй байдалтай байна. Улсын хурал 68 судалтай эрх баригч нам 100% эрс бүрдүүлж чадсангүй гэдэг бол зүгээр нэг зохион байгуулалтын доголдол биш ээ. Энэ бол тооны давуу байдал улс төрийн давуу тал биш болсны илрэл. Улсын хурал дахь Монгол Ардын намын бүлгийн урал танхимаар 40, захимаар 12 нийлээд гишүүдийн эрс 76.5% байлаа. Харин ирээгүй 16 гишүүнээс 5 нь эмнэлгийн чөлөөтэй, 3 нь гадаад томилолттой, 2 нь орон нутагт томилолттой яваа бол үлдсэн 6 нь орос сургаггүй тасалжээ. Бүлгийн дарга Бачаргалын хувьд энэ бол зөрчил биш гэж тайлбарласан. Гэхдээ улс төрд үгнээс илүү үйлдэл үнэн байдаг. Хэрвээ гишүүд нь бүрэн ирэхгүй эрс зунаж эхэлсэн бол дотор нь бүх зүйл жигд байна гэж хэлэхэд хэцүү. Тохиролцоо суларсныг шууд илтгэнэ. Улсын хурал дахь олонхийг бүрдүүлж байгаа Монгол Ардын намын бүлгийн хувьд ард түмний өгсөн тэр их том итгэл энэ сонголтыг одоо дааж улсын хурлын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөл болцоог хангахын төлөө ажиллаж байна. Тийм учраас 4 дахь 5 дахьын чуулганууд хуваарийнхаа дагуу явах нөхцөл болцоог хангана гэдгийг зориуд би хэлмээр байна. Хамгийн сонирхолтой нь хилцэх ёстой хамгийн халуун сэдвүүдийг улсын хурал дахь Монгол Ардын намын бүлэг өнөөдөр зориуд тойрж гарлаа. Ерөнхийлөгчийн өргөн барьсан гишүүдийг эргүүлэн татах хуулийн төсөл сүр хүчнээс шаардсан. Улсын хурлын даргаыг огцруулах асуудал өнөөдөр бүлгийн хурлын хилцэх асуудлын жагсаалтанд багтсангүй. Үүний оронд хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөл болон улсын хурлын хамгийн газрын гишүүдийн мэдээллийг хөгжүүлэх платформын төслийг л хэлэлцлээ. Шаардлагыг тавьж байгаа. За мөн одоо сая 135.6 мянган иргэн биш маш олон иргэд би хувийн нэмэлт тэтгэврийн сан дахиж одоо даатгуулмаар байж гэсэн эрэлт бол маш их байгаа. Нөгөө талдаа саяны одоо энэ өнөөдрийг хүртэл үүсчихсэн байгаа сангууд мөн тэр нь даатгуулж байгаа иргэдийн эрх ашигыг хамгаалах, зохицуулах зайлшгүй эрх зүйн зохицуулт хэрэгтэй шүү дээ. Тэр үндсэн дээр мэдээж хэрэг нөгөө талдаа ахмад настан маань олон их усүрээс ганцхан одоо нийгэм дадлын саналуу найдад байдаг биш. За би хүсвэл одоо өөр их усүрээс тэтгэвэр авах боломжийг бүрдүүлж өгч байгаа ч байна. Энэ нь эрх баригч нам шийдвэр гаргахад бэлэн биш гэсэн дохой. Ийм улс төрийн уур амьсгалтай байхад улсын хурал энэ 7 хоногт хуралдаж чадах хэсэг нь мөн л эргэлзээтэй байна. Үндсэндээ парламент яг одоо албан ёсоор ажиллаж байгаа ч боддоор гацсан төлөвт оржээ. Хэрвээ энэ 7 хоногт чуулганаа дасалсан гишүүд үргэлжилвэл маргаантай хуулиудыг дахин хойшлуулвал сөрөг хүчин итгэхгүйгээр хിവэр байвал улсын хурал хуралдах хэсэг нь процедурын асуудал биш харин улс төрийн итгэлцлийн хямрал болж хувирхаар байна.